Хиймэл оюун ухааны талаар асуумаар байна. Энэ нийгэмд хэрхэн нөлөөлөх вэ? Ирэх 10 жилд маш их өөрчлөлт болно гэж би бодож байгаа. Та юу гэж бодож байна? Бид ухрана гэж байхгүй. Бид уян хатан байж альваад дасан зохицох хэрэгтэй. Энэ бол хүний оюун ухааны сорилт. Хиймэл оюун ухаан бол тойл. Танд одоо юу байгааг л тусгана. Үнэхээр эерэг сайхан хариулт байна. Учир нь маш олон хүн айж эмээж байна. Тодорхойгүй байдал маш их байгаа. Ажлын байр, боловсрол, сургууль гэх мэт. Би шинжлэх ухааныг ихэд хүндэлдэг, үргэлж дэмжсээр ирсэн. Хэлэх ганц зүйл нь үүнийг хүн төрөлхтний өсөлт хөгжлийн төлөө маш ухаалаг хэрэглэх хэрэгтэй. Хөнөөж сүрүүлэх хандлагаар биш. Өнөөдөр гар утас чухал хэрэглээ болохоос тансаглал биш. Харин гар утсандаа өдөр шөнөгүй донтчих бол бидний мэдрэлийн тогтолцоог гэмтэн. Тэгэхээр бид өөрсдийн амьдралаа тэнцвэртэй байлгах хэрэгтэй. Хувийн, нийгмийн амьдралаа гадаад болон дотоод ертөнцөө